Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонсороо. Хэлсдэггүй хэсэг. Баяраа цээжилж авсан хаягаан замдаа мартчихгүй хэжээн. Хамгаа нарын заасан хаяг руу том алгалан хурдлана. Энэ үед түүний дотор бяцхан гэрэл гийж яаран догдлох сэтгэлээс болсон уу? Гэхдээ эндээс л аврал болох юм шиг санан итгэж улам хурдлана. Ингэж явахтан халаасан дүлдээсэн сүүлийн хэдэн төгөргөн олж тэмдрэв. Хүний гар цайлгаж талархсан сэтгэлэн илэрхийлэхэд дэндүү нэмгэн байгаа төрөв чинь халаасантан уйлж байла. Гүгээсэн чи талархсан сэтгэл гэдэг дандан тэрхэн мөчийнх биш, боломжтой болохоор эргэж ирээд ахиад талархаж болно. Гэхдээ тэр болтол сайн ажиллах хэрэгтэй гэж бодоход удааширсан алхаа нь улам хурдсав. Нэг л мэдхнэн зэвэрсэн төмрөөр хийсэн нь булан дохоо бүрээсэн ёрдож умайсан хашааны өмнө ирэв. Байр байдлаас үзвэл энэ хашаа руу машин ороогүй удсан нь ээлт. Харин хаалга үүдээр нь хүн тасардгүй гэлтгэх. Гэрийн эзэн гэгч хүн хаашаа хорооны байр байдал үзэгдэх орчинд нэг их санаа тавьдаггүй нь ойлгомжтой. Харин хүн ордог хаалганы дэргэд нэмэгэн хөнгөн цагаан дээр цагаан будгаар суур тавьж цайвар ногооныг хартаа хослуулж хойдын буян залсал хийн гэсэн зар маягийн зүйл хадсан байлаа. Баяраа эргэлзэлгүй хаалгыг түлхэн оров. Тэр тогшиж цаг үрхийг хүссэнгүй. Үнэндээ түүний эзгүүд юу ч болж үж мэдхээс гадна 7 хоногийн дотор тэр хашаанаас нүх ястаа тул ажил овоорсон их. Хашаан доторх байдал ингийн тун энгийн байсанд баярагийн төрөлдсөн их итгэл жаахан бөхжээ. Түүний бодлоор ийм төрлийн зан үйл маягийн юм хийдэг айлууд голцоо том машин зэрэгцүүлж тавиад өргөө цагаан гэрийн оронд дүүхэлдсэн өндөр байшин барьсан байдаг. Тэдгээр нь гандан хийдийн хэв маягтай байгаагаад хашаан дээр хүний олон хэмрийн дарцгийг зай завсаргүй үлгсэн байдаг үлээ. Гэтэл энэ хашаанд эвдэрхий усны тэрэг жижигхэн бор гэрэл байв. Ясыг бодсон уу яасан ганц хэмрийн дарцгал салхинд хийсч үзэгдэнэ. Тэр нь өнгөн алдаж хуучраад сэмэрсэн хадаг шиг л болчихож. Баяраа энэ бүхнийг үзэж дуусгахад санаанд нь цагаан үрээд байгаа юм шиг сонин мэдрэмж төрлөө. Тэр дуран буцан эргэж гарах гэхэд өнөөх жижигхэн бор гэр дотроос ирсэн бол орооч гэхтүн гарах шиг болов. Тэр дуран зог тусаад эргэн харахад гэрийн хаалттай хашаанд хэнч байсангүй. Гайхахтан гарахаар буцаж ирэхэд хөөш чамайг хэлээд байна гэх эрэгтэй хүний тухарлаа. Баяраа намайг уу гэж асуугаад тал тийш харахад өнөөх хоол тийм ээ энд чамаас өөр хүн байгаа мó ирсэн бол орооч хаачих гээд угаам гэхэн тэр. Баяраа итгэл муутайхан та хаанаас намайг хараад байгаа юм гэхэд эг зард нь байрлах хизээ мэдгүй нурж унах гэж байгаа модон жорлон дотроос эндээсээ орж би удахгүй гарлаа. Баас хатчаад ястаа тарчилж байдаг шүү гэв. Үхэл эрдэм номтой хүн гэр дотроос баяраа гарчаад ор гээд байгаа болов уу гэж бодтол дэрэгдэх жорлонд нь суужгаад банцан завсраараа харчгаад бахираад үйж. Баяраа эзэнгүү гэрт ороод явчихав. Гэр доторх байдал харин арай өөрөө. Олон бурхны хуучин дэлгэмэл зургийг ханаараа битүү үлгсэн нь тоос дортогт халтардаад
дүрс нь бүдгэрчээ. Өрхнөөсөн уйсан олон хадаг инчгэлсэн өнгөн алдаад хуучирчгаж. Гэрийн голд хуучин загварын намхан ширээ байсны дээр галдар таваг засч түүн дээр ганц нэг хадсан борцог аясан байв. Төдөлгүй баярагийн араас орж ирсэн эр гарын түүний сонирхлыг хачин их татжээ. Хоёр нүдэн дээр нь цагаа боожгсан гэмээр сааралтан үзэгдэх тэр нүднүүдийг харамгцсан залуу хараагүй юм бич хэмээн бодоход түүний бодлыг уншсан мэтэл би харна шүү, сайн харна. Яг ярвэл чиний чадхаас ч ихийг харна шүү гэснэн доогт нарахгүй мар хөхөрлөө. Хойрын хэд хоног хүний инээд сонсоогүй баярагийн дотор ууж ирч энгэр цээж хавн бүлээн оргих. Өнгөлдсөн эмтэрхий шаазанд дундуурлаж хийсэн хар цай харин халуун байлаа. Залуу аяхта цайг барин оочлохдон цай чинь ийм амттай байдаг билүү гэж анхудаа анзарч бодов. Үнэн дээр тэр цайг амсах там баяраа амьд гэдгийг өчнөн хэдэн сарын дараа анхлан мэдэрчээ. Чорлонгоос орж ирсэн залуу баярагийн өөдөөс гарч сууснаа. Өнөөх саарал нүдэрийн дүрлий тэл ширтэж гарах нь тэр. Баяраа барьцаалдж аяхта цагаа ширээн дээр тавиад нүд рүү нь холомын харснаа. Яасан гэв. Өнөөхөр баяраг ширтсэн чихтэн чээч наран овоо нөлдөг гар байх чинь гэд мөн л инээлээ. Энэ удаад инээд түүнд тимч таатай санагдсангүй. Нөлдөг гэдэг чинь юу гэсэн үг вэ? Уудаг. Тэгэл байхгүй юу? Өөр юу байх вэ? Сайн жуудаг юм байна. Гэж хэлээд доош харахад өнөөхөр сангийн бопрон авч арцаасаалаа. Гжирийн нэг ардсан мөрдөл энэ үнэр баярагийн бүх биеийг ариусгаж үүрсэн олон зовлонгоос нь гэдлэгэх шиг санагдахад тэр уртаар санаа алдлаа. Залууг харвал өөрөөс нь уян мултарсан гэмээр ахмад байх бөгөөд өмссөн зүйлс нь өөрийнх нь гэртэн чирж явдгаас ялгаагүй. Гэтэл ийм хүнд ингэж итгэж зовлонгонд очих гэж байдаг гэж эргэлзсэн ч сайхан цай арц хүчний үнэрт хорогдоод босч зөрхөлсөнгүй. Залуу за далигчээр хэм бэ? Ханд манай ээж байгаа юм. За өөд болоод хэдхэн сар болж байгаа юм байна тийм үү? Тийм ээ биш ээ. Үгүй ер нь бол тийм л дээ гэж ойлгомжгүй олон юм овж цувуулан хэлэхэд өнөөхөр барь байдлыг хэдийн ойлгосон янзтан хөмсгөн зангидж их л цугалдуу царай гарган чамаас өгсөн хүний үнэртэж байна. Нэг биш их олон. Чи юу хийж гисэн юм? Юу чирээд ирж байгаа юм? Гэж хүүгийн загнаж байгаа ит хашгиран загнаж гарлаа. Түүний их дуунаас цочсон баярагийн хулих тэр дорон бууж болсон бүх үйл явдлыг нэгднэггүй ярьж гарав. Тэр бүгдийг дуустал нь сонсож суусан залуу эр толгоог нь сэгсрэн гаслахаас өөр зүйл хэлэхгүй. Би өөрийгөө ийм тэнэг гэж таанж бодсонгүй. Гэхдээ ээжгүйгээр би хинч биш. Зүгээр нэг хүсрийн архич. Миний ээж миний амьдралыг авч явдаг байсан юм. Би өдөр шөнөгүй арх эргүүлж явснаас ээжтэй нэг удаа сүү бариад орё. Нэг удаа шүн босч гал түлж өгье. Хөлийг нэг удаа бүлээн байлгахыг гэж таанч бодсонгүй. Энэ бодолтон харамсаад өгчих гээд байсан юм. Тэгээд л юм тэнэг юм хийчихлээ. Одоо эргэж буцааж болдог бол тэгмээр байна. Ядаж зааж өгсөн хужаа хүртэл мөрө буруулаад зүгтчихлаа. Хаана хандхаа мэдэхгүй аргаа барж ясаа мэрж явандаа дүүн. Гэж ойлон хайлан хэлв. Ясаа мэрхи.
яасан бэлэггүй амтайг өгтөвдэ. Тэгэж болдгүй юм. Ясаа мэрнэ гэдэг танаа гэрд бөгчгээ дугаа тэр ёрын амьтны ил хийдэг зүйл. Амьд хүн тэгдэг юм. Манай ээж үү? Тэр танаа ээж юм уу? Танаа ээж тэгэд хүний мах идэд булан тохой ширтээд амьсгалах чүг өлийгөө цуугаад байдаг хэрэггүй. Биш ээ. Танаа ээж биш. Наад юм зааж өгсөн нөхөр чинь байна шүү дээ. Өөрөө тэрийгэ мэдэхгүй, үзээгүй, хараагүй, дамдамаа сонссон болдог гэж бодсон юм аа л чамд хэлж гэж. Гэтэл айл гэрээс хүн бурхандан явхад тэнд энерги эрчмийн хувьд хоосон орон зай үлддэг юм. Тэр нэг хэсэгтэн байж л байдаг. Яг гараа зүсдэг шиг. Арис хоорондоо салжуул хэр удаж тэр зай завсар нэгдэн нийлж идэгдэг үлээ. Яг л энэ. Хүний сэтгэлж тийм. Миний дүү жаахан тэжсэн бол гашуудал чин тайлагдаад их сайхан амьдралын зах зугаас зуураад авах байж. Гэхдээ тэр манай ээж мөн ягд гэхээр тэр заваа ямиг хийдэг шин би ээжигээ мэдэрсэн юм. Миний үсийг илээд тухан дээр үнссэн. Яг л миний ээж мөн. Тэр бол ээж чинь хүүдээ санаа зовсонтой хүүгэн эргэж. Нөгөө хөсрийн аригчин хүн ийм элдв балаа юм хийгээд байгааг ээж чинь мэдэрсэн байна. Тэгээд л ирж. Одоо тэгэд манай гэрт байгаа хүн хин юм бэ? Тийм. Ярианы дунд дур таслаад ухаан самруулаад байх юм хийж чинь. За тэгэхээр тэр энергийн хоосон цай байж байтал эдих гээд л байж байгаа шүү дээ тэр чинь. За тэгсэн өнөө мулгуу аригч нь элдв балаа юм хийгээд хаалга нэгээд ээжчихсэн. Тамтай шууд холбогддог хаалга нээжчихсэн. Яаж? Оршуулгын газар бол олон янзын эрчим холилдсон их дэмий газар байдаг юм. Гэтэл чи тэндээс мөрөөрөө ээжийнхээ мэг аваад л явахгүй нэг тийм урт гозгор юм авчгаж. Тэнд нэлээд удсан энерги нэх бохир олон муур юм наалдсан юм гэрдэн аваад ирж. Баяраа энэ үгийг сонсоод хэсэг бодлоо. Гарцаагүй л ээжийнхэн эмийг авч ирснээс өөр юмгүй байтал энэ хүн яагаад ингэж хэлснийг ойлгосонгүй. Чи сайн боддоо. Чи л авч ирсэн байна. Тэр нэг юмд чинь наалдаад чамтаа дамжиж өргөж ирсэн тэр амьтан одоо ээжин чинь дүрээр ханж чадахгүй сэтгэлэн аргацааж танаад байгаа. Яванда чамд ч халтаа юм байна. Чи зөв цагтаа энд ирж гэлээ. Баяраа гинт саналаа. Ээжийнхэн шарил дээр ирчихэд хайрцгийг нь нээх юмгүй байсанд дэрэгдэг шарлыг нь тойруулж барьсан төмөр хашаанаас нэг гоцгор төмөр сугдадсан билээ. Түүнийг нь мартаж гэртээ авчирсан ч маргааш нь хаялгүй үлдээсэн байснаа тэр гинт санахтан огл үсрэн босов.